Сайнацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдшилгийн хүргэлтийн хамт олноос та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн баярыг өгсөн ээлжид шинэхэн дугаараа солилцуулахаар нийслэлийн налах дүүргийн 152 дугаар цэцэрлэг дээрээс хүргэж байна. Ажил амьдралын гараагаан холбосон эрхэм эрхлэгч Пүрвэдэ хэмээн хаягалсан хамт олонных нь халуун сэтгэлийн мэдчилгээг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Гизэгтэй цандан тэнгэрийн бүсгүй. Мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр яг энэ цаг мөчид Пүрвэ багшийнхаа эрхэм сайхан өргөөнөөс үргэлжлүүлэн та бүхэндээ мэнд юугаа мэдэлцэж байна. За юун түрүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Пүрвэ багшаа тэгээд өнөөдөр шинийн 8 нь араас нь залгаал мартын 8 гэд баяр дээр баяр дагцсан олон сайхан онцгой өдрүүд тохиож байгаа энэ цаг мөчид манай хамт олноор дамжуулж маш гоё цэцгийн баглаг Пүрвэдэг хаяглаад өгөөд явуулсан учиртай байна. За тэгэхээр ирсэн хэрэг явдал маань мэдээж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй шууд холбоотой. Одоо энэ бичлэгийг үзэн суугаа эрхэм таньдаг дотны хүмүүсийн нэрийн өмнөөс танд Мартин 8-ны мэндийг төрүүлж хүргэж байна. Баярлалаа. Тэгээд Пүрвэ багш манай нэвтрүүлэгт орсон хүн бүхнээс дүүнийг асуултыг асуудаг. Ер нь бол бэлэг хинээс бол сэтгэл зүрхэндээ нэг хүлээж байгаа таамаг төвшүүлэх хүн байна уу тань? Яста юу ч алга бүр айгу гинтийн байлаа. Стад ямар ч таамаг алга бай. Тэгвэл хоёлаа энэ хэрэгэлзээний хариултыг тодорхой болгоё хичээ. Эхлээд дүн цэцгийг гардуулахаас өмнө танд хаягалж ирсэн сэтгэлийн сайхан үгсийг нь уншиж өгөх ёстой байдаг. За тэр цагт хэрвээ сайн сонсвол бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдг нь тодорхой бол. Эрийн түшиг, гэрийн чимэг төрийн тулгуур, төрлийн язгуур болсон эрхэмсэг гоо бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярын мэндийг дэвшүүлж байна. Монголын мянган өрсийг соён гэгэрүүлэхий хүйсэд мөр зэрэгцэн ажиллаж яваа. Ажил амьдралын гараагаан холбосон эрхэм ажлын хамтрагч тандаа, эрхлэгч тандаа гэж энэ удаагийн мэдчилгээ хаяглагдсан байна. За тэгээд хамт олон гэдэг хизээд бие бинийгээ төвшөөдөл туулаад авдаг ажлыг маань амьдралыг маань ойлгож үргэлж биднийг дэмжиж байдагт таньдаа талархаж явдаг шүү. Та бол бидний мэдих үнэхэрийн ухаан заяад төрсэн сайхан бүсгүй юм шүү. Танд халуун баярын мэнд хүргэе гэд хамт олноос нийлгээсэн байна. Ямар хөөрх юм бэ? Унаагт дандаа ингэ сүрприз ирчээд тест гинти байдаг шүү. За башиг баярлалаа. За тэгээд энэ гоё цэцгийн баглаа танд хамт олонных нь хайр ивэлийг хүртэн шингэн байж ирсэн учраас хүндэтгэлтэйгээр гардуулж байна. Хүлээн авна уу? Баярлалаа сайхан хүмүүс. Баярлалаа амьдралын сайхан. Талархлаа сайхан хүмүүс. Пүрвэгч өглөөнөөс хойш дүүн ер нь их л олон мэдчилгээнийг дамжуулж яваад ихтэй хамт олноос нь гэж илгээсэн хамгийн анхны мэдчилгээ байна. Энэ нь учир юу вэ гэвэл хамтран ажиллах гэгчдийн дундаас ээдээ бид нар чинь эрхлэгчтэйгээ их л дотн байдаг. Тэгээд тэр дундаа ажлын ачаалал бас бид бүхний амьдралын тохиолдож байгаа мөч бүхнийг үргэлж хуваалцдагт нь талархдаг. Тэгээд ч бас энэ хамт олныг амжилттай сайн явахад ард нь дандаа төшиг тулгуур болдогт нь талархдаг гэд маш олон зүйлийг л надад дамжуулсан. Одоо харин энэ бичлэгийг онцгойлон хамт олон нь үзэх байхаа гэж бодож байна. Яг одоо төрж байгаа сэтгэлээсээ хаваал. Нийслэлийн хүүхдийн 152 дугаар цэцэрлэгийн эрхэм сайхан хамт олондоо маш их баярлалаа. Үргэлж намайг тусалж дэмжиж ард минь найдвартай ингээд ард тал минь байдагт нь үргэлж талархаж явдаг шүү. Та нартай бүгдээр найртай шүү. Үнэхээр гинтийн байлаа. Баярлалаа. Дахин баярлалаа. Пүрвэгч би Монгол хүний сарвал ухаанд итгэдэг гэдэг шиг тэр дундаа бүсгүй хүний агуу их хатан ухаанаар энэ байгууллагыг удирдан чиглүүлж яваа танаар бас бид энэ цаг мөчид маш их бахархаж байна. Танд болон танай хамт олонны эрхэм багш нар, эрхэм бүсгүйчүүдэд баярын мэндийг хүргье. Сайхан баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Танай хамт олон гэсэн энэ сайхан хүмүүст нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үргэлж хүмүүсийг баярлуулж явдаг шүү. Та нар маань үнэхээр мундаг шүү. Баярлалаа. Би одоо хамт олондоо өөрөө талархснаа бас илэрхийлье. Screaming children, screaming children, screaming children.